Энд хуранчуулсан театрт хайртай, урлагт дуртай, оюунлаг та бүхэндээ олон улсын театрын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Ингээд та бүхэндээ театрынхаа үүсэл хөгжлийн тухай түүхийг товчхон танилцуулахад таатай байна. Тэртээ 1976 онд бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1976 оны 9-р сарын 25-ны 250 дугаар тогтоолоор Дархан хотод хөгжимт драмын театр нээн ажиллуулах болж энэ үеэр 10 дугаар сарын 16-нд Дархан хот байгуулагдсны 15 жилийн ойд зориулсан Ахан дүүсийн дуу концерт Бат очрын зохиол Өргөгч цамхгийн дор жүжгүүд тоглогдсон 10 дугаар сарын 17-нд Божоо дөржийн зохиол Хаанхын хүмбэ жүжгээр шин театрынхаа нээлтийг хийсэн түүхтэй. Үүнээс хойш театрын уран бүтээлчдийн гар нисэн хөдөлмөрийн үрээр залуу найруулагч Ганбаатарын найруулсан сэтгэлд харвсан туяа нэгэн хурлын тэмдэглэл Андро Сандро 2 эх орны хүү жүжгүүд Дархны ая дуу мөнх эвийн дуу эрх чөлөөний дуулал концертууд отгоны гэр бүлийн нэр төр жүжиг дарь сүрэнгийн ажилчны алдар концерт зэрэг уран бүтээлүүд тайзнаа тавигдан үзэгчдийн хүртэл болсон түүхтэй. Шин театрын гал холомд бадамлан дүрлцэж уран бүтээлүүд нь шил даран урссаар байсан тэр мөчид бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн дарга Юмжаагийн Цэдэн бол Дархан хотод 1978 оны 7 дугаар сард айлчлахдаа тус хотын хүн амын насны онцлогийг харгалзан энэ театрыг ер нь залуучуудын нэрээр нэрлэх нь зүйтэй юм гэж хэлснээс санаачлан нэг удалгүй Дархан хотын хөдөлмөрчид ялангуяа залуучуудын чөлөөт цагийг зөв зохион байгуулж тэдний оюун санааны соёлын хэрэгцээг дүүрэн хангах зорилгоор Монгол Ард хувьсгал намын төв хорооны улс төрийн төвчөөний 1978 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 250 дугаар тогтоолоор Дархан хотын хөгжимт драмын театрыг залуучуудын театр нэртэй болгосон түүхтэй билээ. Эдүгээ тусад залуучууд театр нь захиргаа аж ахуй, инженер техникийн алба, зохион байгуулах үзүүр үйлчилгээ, уран бүтээл, уран сайхны зөвлөлгээд нийт 8 анги бүрэлдэхүүнтэйгээр Дархан хотынхон үзэгч ард түмнийхэн оюуны хэрэгцээг хангах зорилгоор олон сайхан уран бүтээлийг өргөн барьсаар ирсэн юм.